Нэг хоногт ахуйн болон шар усны гал төмрийн 40 орчим дуудлага бүртгэгдэж 5 аймагт ой хэрийн төмөр дэгдлээ. 18-наас хүрээгүй хүүхэд суран унаж өөрөө осолд өртөхийн зэрэгцээ бусдад эрсдэл учруулж байна. Өмнөговь аймагт 12 хэсэгт ногоон хэрэм байгуулна. Дуу шүлгийн уралдаанд хөлийн заставаас бүтээлээ ирүүллээ. Хар Ямаатын байгалийн нууц газарт аргал хоньны анхны хураг мэндэлжээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнгөрсөн хоногт онцгой байдлын албад 42 ахуйн болон шар уснаас үүдсэн гал төмөр ой хэрийн 5 төмөр нийтдээ 50 орчим удаагийн дуудлага мэдээлэлтэй өвнжлөө. Үүнээс 10 орчим нь шар уснаас үүдсэн гал төмрийн дуудлага байлаа. Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Сэлхийн 8-р хороо гэдэг 2 удаагийн шар усны гал төмрийн дуудлага мэдээллийг бид газар дээрээс нь хүргэж байна. Үүний улмаас одоо иргэдийн 3-аас 5 байшин шатаж өмч хөрөн хохирсон байдалтай байна. Түнчлэн Дорногов аймгийн Их Хэт сум, Хинтийн Бачирет, Булганы Хангал сум болон Сэлэн аймгийн Цагаануур зүүн бүрэн суманд ой хэрийн төмөр дэгдэж зүүн бүрэнд гарсан төмөр хашаат руу давж айлангэр хашаа өвөлжөө өртсөн байна. Төмрийн голомтод онцгой байдлын ерхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга хурандаа ган зөргөөр ахлуулсан 270 орчим албахаагч ажиллаж байна. Тэдэн дээр үндэсний аврах бригадын 30 албахаагч хүч нэмэхээр хөдөлжээ. Мөн Сэлэн аймгийн Цагаануур сумд гарсан ойн төмрийн баруун урд зүүн хэсгийг цурамд хойд хэсэгт аймгийн онцгой байдлын газар мэргэжлийн ангийн нийт 150 хүн ажиллаж байна. Харин Хангул дүүргийн 11-р хороо Богд хангууланд гарсан төмрийг өнөө өглөөний 10 цаг 30 минутад бүрэн унтраажээ. Тэр одоо онлайн мото клубийнхан, Пажиро клубийнхан, за мөн одоо ууланд алхагчдын клуб гэдэг одоо сайн дурын иргэд маань энэ унтраах ажиллагаанд бол маш их дэмжлэг туслалцаа үзүүлж, за манай мэргэжлийн одоо ажиллаж байгаа албан агчдад ус зөөвлөх зэрэг, ус хүргэж өгөх зэрэг ингээд маш их дэмжлэг туслалцааг үзүүлсэн. Тэгээд энэ одоо сайн дураар ажилласан одоо энэ иргэдтэй бас албан ёсоор баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Сэлэн аймгийн Мандал сумын ойн сан бүхий газарт өнөөдөр өглөө дахин төмөр гарчээ. 18-наас хүрээгүй хүүхэд суран унаж осолд өртөхийн зэрэгцээ бусдад эрсдэл учруулж байна. Тухайлбал он гарсаар хүүхэд суран унаж замын хөдөлгөөнд оролцсны улмаас 11 осол гарч 15 хүүхэд өртсөн байна. Үүнээс 6 хөнгөн 5 нь хүндөвтөр гэмтэл авч нэг хүүхдийн амнаас хохирсон байна. Осолд өртсөн хүүхдүүдийн 47% нь 17 настай, 20% нь 16 настай, 27% нь 15 настай, 7% нь 14 насныхан байна. Осолд өртсөн байдлыг авч үзвэл 11 нь автомашины зам дээр, 2 нь гарцаар гарах үедээ, мөн 2 нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үедээ тус тус автомашинд мөргүүлжээ. Тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн. Амлалтынхаа хүрээнд өдгөө 1 сая мод тариад байна. Энэ жил 2.9 сая суулгацын нөөц бэлтгэж үндэсний мод тарих өдрийн үйл ажиллагааг аймгийн төв болоод 15 сумын хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлжээ. 2025 оны бүх нийтээр мод тарих өдрөлөг бол Өмнөг ногоо хэрмийн 12 дугаар талбай дээр үргэлжилж байна. Энэ бол 1 км-ийг харьцах 500 м буюу 50 га талбай. Энэ бол одоо Булган сум хүртэл 10-ыг байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ талбай бол хоёр ч одоо манай зорилттой холбогдож байгаа. Төв суурин газрыг одоо салхинаас хамгаалах хойно зурвал. За мөн одоо Өмнөговьоос 70 задгадаас Булган сум орох Өмнөг ногоо хэрмийн 12 дугаар талбайнууд ингээд нээлттэй хийгээд эхэлж байна. Үндэсний мод тарих өдрөөр байгууллага бүр 90 мод, хүн бүр 9 мод тарина. Үүнд хүмүүсийг идэвхжүүлэх зорилгоор хамгийн өндөр мод мартагдсан мод эргийг гэр бүлийн мод зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж байна. Ice Globe телевизээс авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан зарласан дуу шүлгийн уралдаан үргэлжилж байна. Уралдаанд орон нутгаас хүмүүс идэвхтэй материал ариулж байна. Тэдний төлөөлөл болгож Дорнод аймгийн Халх гол сум Хөлийн цэргийн дугаар ангийн офицер Төмөр Болдын ирүүлсэн бичлэгээс толилуулъя.
Манай телевизээс зарсан уралдааны журам болоод дагалдах бичиг баримттай танилцахыг хүсвэл манай цахим хуудас руу хандаарай. Хараматын байгалийн нөөц газарт аргал хоньны анхны хураг мэндэлжээ. Энэ нь аргал хоньны тархац болон үржлийн нутагт хэлж буйг харуулсан үйл явдал болжээ. Талуудын олон жилийн уйгуу хөдөлмөр шаарддаг уг ажил Хинтээ аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэн цогцсом хамтран ажиллажээ. Айс Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.